За агаарын үлгийн түвш нийлүүлэх тухайн хэлэлцээрийн асуудлыг дэмжиж байгаа. За сая сүүлд бас гişүүлэн дундын жууршлагч нар бол одоо үгүй болох гол зорилго нь бол төрөөс төр хамтарсан төрийн өмчт одоо кампани байгуулагдана гэж ойлгож байна. За энэ асуудлыг бол би одоо бусад салбаруудаас илүүтэйгээр энэ төрөөс төр байх нь дундын жууршигч үгүй болох нь бол зөв гэж харж байгаа. Яг гэвэл бид нар бол 100% импортын агаарын түвшээ нийлүүлж байгаа. За тэгээд бүгд одоо бидний хойд төршөөс бол төрийн өмчт компаниас худалдан авч байгаа. Тэгэхээр энэ бол чөлөөт зах зээл яригдах салбар бол харамсалтай нь биш. Ер нь бол шулуухан хэлэхэд бол картелийн шинж чанартай л зах зээл явагдаж ирж исэн. Энэ дундаас нь хүмүүс ашиг хүртээ тэр нь улс төрд нөлөөлж дамжиж орж ирдэг ийм зүйлийг одоо үгүй болох гэж байна гэж харж байгаа учраас дэмжиж байна. За энэтэй холбоотой нэг зүйлийг тодруулъя. За энэ одоо өгсөн тоо статистик мэдээлэлд бол 2022 онд бид 38 мянган тонн агаарын түвш ашигласан бол өнгөрсөн 2025 онд 84 мянган тонн болоод ер нь бол 2 дахин ихсэн байна. Нэг 3 жилийн хугацаанд. За цаашдын төлөвийг ярих юм бол өнгөрсөн 2024 онд бол 2.2 сая зорчигч тээврээсэн бол 28 онд одоо энэ 2.5 болж нэмэгдэх төлөвтэй байна гэсэн. Тэгэхээр цаашдаа энэ зөвхөн зорчигч тээвэр биш агаарын карго бусад гих мэтчлэн энэ өнгөрсөн нэмэгдэж байгаа үзүүлэлтээ харах юм бол энэ хадгалах сав байгууламж хэр тусч байгаа вэ? За яг энэ хэлэлцээрт байгууламж гэдэг түрүүн бид нар хэлэлцээд байгаа энэ үг үсгийн өөрчлөлт дотор энэ сав байгууламж нь орох уу? За энэтэй холбоотойгоор одоо Дамжин сайд өмнөх энэ агаарын түвш одоо А92 те дизель түвшин бусад шатгуунуудын савыг нэмэгдүүлнэ гэд улсын хурлаар бид нар дэмжих шийдвэрүүдийг гаргаж ирсэн. Энэ ажлын үйл явц хэр явцтай байна. За яг энэ агаарын түвштэй холбоотойгоор энэ хэлэлцээрт энэ хэр явагдах вэ? За энэ сав байгууламжийн одоо үйл ажиллагааг хариуцах нь хаана бууж байгаа вэ? Энэ хамтарсан компани дээр буух уу, Чингис хаан онгоцны будал дээр буух уу, өөр аж ахуй нэгжээр өхин хариуцах вэ? Мөн одоо бид бол зөвхөн одоогийн байдлаар бол Оросын холбооны улсын одоо стандартын энэ түвшний байгууламжтай бол энэ бүгд найрамдах хятад ард улсын стандартын JET ямар ч байгууламж байхгүй байгаа шүү дээ. Энэ цаашдаа үүнийг барих төлөвлөгөө бий юу? Дамжин сайдын микрофоныг өгье. Зах зээлийн дараачийн өсөлттэй холбоотой онгоцны түвшний мэдээллийг ашиглаад дараагаа өгнө. За өнгөрсөн онд бас хүндрэлтэй нөхцөл байдал үүснээс одоо бид бас нэлээд сайн үр дүн гаргасан юу гэхээр энэ анх удаага одоо Монгол Улсын их хурал засгийн газраас энэ сав суулганы хүчин чадлыг нэмэгдүүлэх юм шийдвэрийг гаргасан. За одоогийн байдлаар бол улсын хэмжээнд 21 аж ахуй нэгжийн 25 агуулгах буюу нийтдээ 298 мянган метр куб буюу Монгол улсын 1 сарын хэрэглээний нөөц барих ажил эхэлсэн явж байна. Тэгээ одоогийн байдлаар 21 аж ахуй нэгжийн 9 гэрээгээ байгуулсан барилгын ажил эхэлсэн явж байна. 7 дугаар сарын 1-нд бүх аж ахуй нэгжүүдийн гэрээг дахиж нэг дүгнэн нийтдээ 187.7 мянган тонн газрын тосны бүтээгдэхүүн хадгалах сав суулгыг бол барьж дуусгах, 1 жилийн хугацаанд одоо барьж дуусгах ийм одоо зорилготой бид нар ажиллаж байгаа нэлээд эрчимтэй шахаа явж байгаа. За хоёрдугаар асуудал бол JET-тэй холбоотой асуудал. Энэ байгууламжийн гол онцлог бол юу юм бэ нэлээ? JET гэдэг нь одоо өөр одоо гурвагч зах зээлийн стандарт, олон улсын стандарт, TS гэдэг нь Орос стандарт. За энэ хоёр төс зөвхөн онгоцны далавчин дотор холилдож болдго юм бэл. Онгоцны далавчин дотор холилдог. Манай энэ хөшийн өндийн нисэх Чингис хааны нисэх онгоцны буудлыг анх зээлээр ингэж барихдаа зөвхөн ганц байгууламжтай хийсэн юм билээ. Тэр байгууламж гэдэг байгаа цэнгэлдэг системийг хэлээд байгаа. Зөвхөн цэнгэлдэг систем. Тэр ганцхан цэнгэлдэг системийн дотроо хоёр төрлийн шатхан холилдож болдоггүй. Хоёр дахь их усүрийг нь бид нэр өөрөлдвөл JET-ээр цэнгэлдэг болох их усүрийг хийхэд нэг 70 орчим сая доллараар хийх юм байна лээ. Тэгээ хувийн хвшлийнхэнтэй хамтраад хийчихье гэсэн ийм одоо шийдвэрийг гаргаад судалгааны ажилд ороод яриа хэлцээрээ хийгээ явж байна. За нисэх онгоцны одоо буудлын өргөтгөлийн барилгын ажлыг хийхэд 2 биш бүр 3 ийм цэнгэлэх байгууламжтай байхаар бид бол захиалга өгöd байгаа. Энэ бас аюулгүй байдал бодох талдаа тэгж явж байгаа. Сав байгууламжийг энэ компани хариуцсан.
өөрөө тусдаа аж ахуй нэгж энэ сав цэнэглэх байгууламж бүх юмаа өөрөө хариуцсан. Зөвхөн шатхуунтай холбоотой. Тий барьж их хамтраад хийгээд явах юм тий. Тэрийг нэмээд хариулчих та. За, Эндрээс хариулъя. За, хажуу төр эрдэс байдлын яамны газрын төсний бодлогын газрын дарга ашиглалаа. Орос улбаны улсын Эрен Айро компани, Монгол Улсын эрч соёл 2 компани хамтарсан компани байгуулна. Тус хамтарсан компани шинэ нисэх онгоцны буудлын шатхуун хангамжийн байгууламжийг зөвхөн үйл ажиллагааг нь хариуцж ажиллана. За, үндсэн байгууламжийн эзэмшигчээр бол төрийн өмчт эрч соёл компани хэвээрээ байна. За, одоогоор байгаа шинэ нисэх буудлын шатхуун хангамжийн байгууламж нь зөвхөн нэг түлш цэнэглэх гидрант системтэй. За, яг энэ 2026 онд бол бид нэр бусад их үүсрээр буюу бусад улсад хэрэгжилж байгаа JET A төрлийн түлшийг хэрэглэх тусдаа системийг бүрдүүлэх гэ зураг төслийн ажлыг хийлгэж байна. Тендерийн сонгон шалгаруулалтанд дууссан аж ахуй нэгжтэй гэрээгээ байгуулж явж байна. Энэ оны 9 сар гэхэд зурагдаа дуусна. Ер нь бол JET түлшинд зориулсан тусдаа За, Балармаа гишүүний микрофоныг өгье. За, мэдээллийн шин чанарт яг 2 асуулт тодруулж асууя. За, энэ хэлэлцээр дээр бол 2 талаас, Монголын талаас эрчил соёл, за Оросын талаас инке Роснефть гэсэн ийм одоо 2 компани байгаа. За, яг одоогоор Монгол улсад агаарын түлш нийлүүлэхэд хувийн хвшлэр буюу одоо дундын зуучаар явахдаа цааталд Роснефтээс өөр газраас худалдаж авдаг зүйл бий эсвэл их үүсвэр нь зөвхөн угаасаа Роснефть үү гэдгийг тодруулъя. За, тэгээд сая бид нар 3 дахь тал гээд байгаа яг ямар хувийн хвшлийн компаниуд одоо энэ хүртэл агаарын түлш Монгол улсад нийлүүлж исэн бэ? Дотоодын аж ахуй нэгжүүд тэгэхээр ямар аж ахуй нэгжүүдэд энэ хилцээр нөлөөлөх вэ гэдгийг тодруулъя. За. Эндрээс хариулах уу? За, Эндрийн микрофон өгье. За, үйлдвэрлэгч улсын хувьд бол хэд хэдэн компаниуд онгоцны түвшиг үйлдвэрлэж байгаа. Роснефть, Газпром, Танеко ер нь бол боломжтой үйлдвэрлэж байгаа. Манай аж ахуй нэгжүүд аль хямд нийлүүлж байгаагаас нь худалдаж аваад явж байгаа. За, эрч соёл компанийн хувьд бол яг өнөөдөр бол зөвхөн юу гэдэг Роснефть компани гэхгүй хямд өмнөний саналтай компаниудаас нь Газпромоос нь Татнефтээс нь ч аваад явж байгаа. За, нийлүүлэлтийн хувьд бол Шунхлай, Сод Монгол, Мэрэгван гэх мэтчлэн Магнатред боломжит бүх компаниуд нийлүүлж явж ирсэн. Яг өнөөдөр бол идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа Сод Монгол компани байгаа. Бүх одоо нийлүүлэгч компанийн хувьд бол нөгөө байгууламжийнхаа ашиглалтын зардлыг төлөөд бүтээгдэхүүнээ нийлүүлээд явах боломж нь бол нээлттэй байгаа. Энийг ашиглаад явж байгаа. Балармаа гишүүн тодруулга өгье. Тэгэхээр яг одоогоор бол идэвхтэй зөвхөн Сод Монгол компани нийлүүлж байгаа гэж ойлголоо. За, өнгөрсөн та нэг 20 жилийн хугацаанд яг аль компаниуд ямар хэмжээгээр одоо энэ зах зээлийнхаа хэдэн хувийг эзэлж ирсэн энэ мэдээллийг дараа нь албан бичгээр хүргүүлэхийг хүсье. За, Гамбат гишүүний микрофоныг өгье.